Сайн байцгаана уу үзэх өдрийн минь. Doomberg part 7-оор уулзаж байгаад баяртай байна. Like, sub, share хийгээрэй. Ингээд цоврал руугаа орцгоё. Гүнж эврэдэс бид одоо хүмүүний бошинд байна. Итгэмээргүй. Мянган жилийн өмнө олон хүний амийг хороосон тэр хараалт гүнж яаж ийм тайван бас ийм үзэсгэлэнтэй байдаг байна. Түүхэнд үлдээсэн баримтууд худал байж ийм имзэг хар усал тээсэн хүн хэнийг ч гэмтэхээргүй л байна да. Харин би луугийн зүрх байдаг эсгэн ч мэдэгдэхгүй юмыг авахаар энэ дөрөвдөлтэй эмэгтэй булш руу дайраад ороод ирчихсэн. Түүний нүд үнэхээр гонхтой байна. Тэр ууг гашууныг жаахан ч болоо багасгаж өгч чадна гэвэл би юу ч хийхэд бэлэн бэ. Болгоомжтой байгаарай. Ийм энгийн шидэнд яаж автаж чадваа? Эзэн түүнийг мэгсэн зочирлоос одоо ч гараагүй байж таарах нь. Шидийн тойрог энэ зангуудаа би баг дээр нь унах нь. Харамсалтай чамайг зайлгах төгс боломж байсан. Тэр дайрах гэж байна. Энэ бол хар гар хэмээх чадвар. Улаан гар нь тэсвэр төвчээрийг, харин цэнхэр гар нь маанаг сордог. Агуу шидсэн учраас эврийдэс хэдэн зуун ийм гарыг нэг дор бий болгож чадна. Өмнөх амьдралдаа би нууцаар уншиж байсан. Дайралтын талин дээрээс олон дайчид энэ чадварыг хамгаалж чадаагүй улмаас бүтэлгүй итэж байсан. Эврийдэс өрсөлдөгчийнхөө тэсвэр маанаг сорж аваад өөрийгөө дасралтгүй эдгэж чаддаг. Лушис түүний эсрэг тулаанд ич тохиосон мэт амьд гарсан гэдэгч тэр бараг л үхэх шахсан байсан. Түүний харцыг би мэдэрч байна. Яг энэ мөчийг тэр удаан хүлээсэн тодорхой. Тэр нүднүүд миний бүтлгүйтхийг дэсгэл алдан хүлээж байгаа. Хин хүлээж байна вэ гэвэл урсаа бурхан болон бусд борход. Нөгөөдөгчийн яст мэлхийгээ өөрчилсөн байна. Энэ үеэр гэрлийн сүмийнхэн хоёр хэсэгт хуваагдсан байна. Метас бид 10 жилийн турш энэ өдөрт бэлдсэн. Чи яагаад бүхнийг ингээд л хайчихв? Чи хизэнээс тэдний талд орсон юм бэ? Лушис энгийн нэгэн биш. Эхлээ шоготууд, дараа нь боолын тамга ажиллахгүй болсон үйл явдлууд энэ бүхнээс тэр айл хэдийн ойлгосон байх. Энэ бүх сэжүрийн дараа тэр ойлгоогүй байна гэж л байхгүй. Би боолуудаар жаахан цаг хожоод зүгтэж чадахч одоо агуй доторх бүтэц ямар байгааг мэдэхгүй. Гэхдээ ийм жохол даалгавраас хоосон ирвэл Дартарусын шүтэгчдийн удирдагчид намайг алгах болно. Би амьд гарахын тулд Лушисыг устгах хэрэгтэй. Лушисыг алгах нь эндээс амьд гарах цорын ганц арга. Хэр удаан байсан гинэ? Үүнийг үнэхээр мэдмээр байна. Өнөөдөр миний аз үнэхээр муу байна. Домогт эд зүйлсээр зэвсгэлсэн ариун хүнтэй учирч байна. Тэгээд бүтэн эмчилэгч нартай багч байна. Бас энэ бүхнээс шалтгаалж боосгүй, мөн шоогоотгүйгээр тэднийг ялгах ёстой гэж юу? Мэзэр надад нэг давуу тал үлдэж. Тэд биднийг дайсан гэж үзэж магад. Гэхдээ тэдний талд нуугдсан ах дүүс байгаа гэдгийг одоохондоо олж мэдээгүй байна. Хэрвээ бид гиндүүл чадвал магадгүй бидэнд боломж гарч болно. Бүгд 3 тоолоо дуусамлаа зэрэг уу гэж юу? Ойлголоо ирэх мэ. Тэгээд си төлөвлөгөөн шилжин. Язгууртан шиг халц тулаанаар үнийг шийдэх үү? Хэрвээ чи яалах юм бол би чиний хүссэн бүхэнд хариулъя. 3 2 Хэрвээ би яалах юм бол бүгд сонс. Метас руу дайр. Эрхэм Метас уучлаарай. Бид үүнийг өөрсдийн хүслээр хийгээгүй шүү. Мөн хэрэггүй тэнгүүд. Ариун нэгний хуваар албадлагын тушаал өгөх нь папын ариун эрэхтэй тэмцэх төвшөнд байдаг. Миний тушаал идэвхжсэн үед боолууд бусад сангвартнуудын тушаалыг үл тоона. Тэгэхээр тэднийг зогсоох цорын ганц арга бол тэднийг устгах. Метас би чамайг ингэн гэж огт төсөөлсөнгүй. Бид 12 настайдаа академид ороод хамтдаа өссөн. Одоо бид хоёр 32 настай. Бид тоолж барахааргүй олон тулааны сорилцтой нүр тулж ирсэн. Бид бие биенийхээ бодлыг бараг уншдаг болсон. Тэгсэн байхад яагаад надаас урах болов? Эхлээд чи өөрийн тавьсан уурхандаа өөрөө орох бол. Эдгээр нь Дартарусын шүтэгчид гэдсэндээ тээж явдаг тамгаалсан хорхоонууд юм. Дартарусын шүтэгчдийн хүчний ихэнх нь эдгээр тамгаалсан хорхооноос гарч ирдэг. Мөн Дартарусын тамга нь хүн дээр биш. Тэр хорхоон шивэгдсэн тул тэд сүмдэж Дартарустч тэр хариалагдаж болно.
Энэ нь боол эсвэл гэрлийн сүмийн хүн байхаас үл хамааран нэг дор нэг л бурхны тамагтай байх ёстой гэсэн дүрмийн эсрэг хэрэгжиж байгаа. Маттесийн хувьд би үнэхээр ханамсаж байна. Чамайг энэ даалгаварт зориулж боолуудаа сонгож байна гэж итгэсэн. Гэтэл бүгд Тартарусийн шүтэгчд байна гэж бодсонгүй. Лорд Маттес бол яах аргагүй амархан хүн биш. Тэр ойролцоогоор 30 секунд 30 боолыг устгачихлаа. Гэхдээ Лушиас эрхэм илүү хүчрэхэг байлаа. Мэдэж байсан ч бодсноос ч хэцүү байлаа. Би түүнд ядаж зураас ч гаргаж чадсангүй. Бид хоёрын хүчний ялгаа яаж ийм их байж чаддаг юм бэ? Энгийн хүмүүс Сангвартан нарын эсрэг ямар ч боломжгүй гэж үү? Энэ бүхэн бурхад бидэнд өгсөн хувь тавилан гэж үү? Үгүй ээ. Хэрэв энэ хувь тавилан юм бол би тэрнийг хүлээн зөвшөөрөхгүй. Мэтас, чи яагаад надаас урвсан талаар чинь сонсмоор вэ? Чи үнэхээр ойлгохгүй байна гэж үү? Мэдхийг хүсээд байвал тэгвэл чи тэр хараал эзэн бурхнаас өөрөө очиод асуу. Энэ бол Тартарусын шүтэгчдийн нууц зэвсэг. Хамгаалсан хорхотой давхцаж чамайг зүтгэр болгоно. Үүнийг хуургалтын чулуу гэж дууддаг. Арга мухарсан үедээ үүнийг ашиглаарай. Нэг удаа ашиглавал чи дахин хүн болж чадахгүй. Лушиас, чанд байгаа бүхэн бүгд миний байх ёстой байсан. Хэрвээ бурхтын тоглоом намайг ийм хөв заяанд хөтлж байгаа бол хүн гэдг нь хийж чадах зүйлгүй юм бол би хүн байхаа болж байна. Меттес Гример, жүтгэрийн хэлбэр. Дайр, жүтгэр болон хуурсны дараа тэдний хүч докторжих хүртэл хугацаа орно. Ариун бурхан минь бидэнд хүч хайрлал, тулааны гэрэл, бүх холбоотнуудын статик их хэмжээгээр өсгөн. Довтлогооны чадвар, гэрлийн хүч, маана, хамгаалалт болон сэргээх чадварыг 120%-аар нэмэгдүүлнэ. Та нарын довтлогоо нэмэргүй бас. Энэ бол бурхны шүлт. Эрхэм Лушиас чадсан уу? Хүлээгээрэй. Лушиасын довтлогоог зогсоочихлоо. Туслах хэрэгтэй. Гэхдээ яаж? Хэрэг домогт эд зүйл түнд нөлөөлөхгүй юм бол доод зэрэглэлийн зэвсгээр бид яаж ялах вэ? Тий, нэг зүйл мартсан байна. Бидэнд өөр нэг домогт эд зүйл бий. Итгэлийн шон. Хадагтай Леоно, чамд өвөнийг даатгаж байна. Энэ бол боссын өрөөнд орох хаалгыг зүгээр тогтоох эд зүйл биш. Ямар нэгэн аюул гарвал ашиглаарай. Итгэлийн шонг энэ хайрцагт хадгалсан. Тийм ээ, бид Маттесийг ялжч магадгүй. Хаана байна? Итгэлийн шон алга болчихжээ. Үүнийг ашиглана гэж яаж бодож олдог байна? Хулгаасан хэдий ч үнэхээр ухаалаг төлөвлөгөө юм. 3, 2, 1. Бүх зүйл яг л зайвшин хэлснээр болоод байна. Үнэхээр түүний зөв байна. Энэ чадвар ойролцоогоор 15 секунд орчим хүлээвэл алга болж байна. Мөн тэр эмэгтэй ийм өргөн хүрээнд нөлөөлөх чадвар байнга давтан ашиглаж чадахгүй. Эд чидийн чадварууд нь хэрэглэгчийн толгойн дох нарийн тооцоололоор бий болдог. Өндөр зэрэглэлийн чадварыг хийх хэрэглэвэл тархи хийх ачаалал авч саатаж эхэлдэг. Тиймээс тархиа хөргөх, амраахын тулд цаг гаргах хэрэгтэй болдог. Тэгээд доод зэрэглэлийн чадваруудаар орлуулдаг. Хамгийн сайн эд зүйлсч тархинд ирэх ачааллыг л багасгадаг. Тэрнээс биш үндсэн зарчмыг өөрчилдөггүй. Одоо бидний довтлох боломж. 1 алхам ухраад, 3 алхам хажуу тийш, дараа нь дээшээ үсрээд дайрна. Тулааны тухай гэвэл гинтийн зүйлсээр дүүрэн байдаг. Хэдий чи ирээдүйг харж чаддаг байлаач бүхнийг урьдчилан таамаглах боломжгүй. Хамгийн чухал нь чи хэр бэлтгэлтэй вэ гэдэг. Надад хангалттай хэрэгсэл бий юу? Надад итгэж болохгүйц хамтрагч байна уу? Тэр хүн хүндхэн нөхцөлдөж сандарч балмагдахгүйгээр дэвсвэрлэж чадах уу? Би өөрийгөө хангалттай бэлтгэж чадсан уу? Энэ бүх гинтийн үл таамаглах аргагүй асуудлуудыг даван туулахын тулд Луугийн хаан урлагийн сэлмийн дэг, Луугийн мандах цохилт.
Бид түүнийг хараахан ялж чадаагүй бай. Тэр өөрийгөө хуургаж байна. Энэ мөчийг л би хүлээж байсан юм. Нед мэдэж байна. Мэдээж бид бүх тулааны урлагаа хэрэгсэн ч түүнийг ялахад хэцүү хэвээрээ л байна. Түүний толгойг таслахад тэр 2 дахь хэлбэр лүгээ хуурах болно. Тэгэд илүү хүчтэй болно. Гэхдээ хуурч байх үедээ чадвар ашиглах боловч хөдөлгөөн хийх чадaltaгүй болдог. Яг нэг богино хугацаа бий. Тэр мөчид л бид түүнийг ашиглах хэрэгтэй. Итгэлийн шон харанхуйн аураанаас хариу үйлдэл үзүүлдэг домогт зүйл бөгөөд өөрийн энергийг үргэлж цацруулдаг. Итгэлийн шон ихэнх гэмтлийг учруулна. Энэ хооронд бид түүнийг аваад шидүүлчихгүй тул дайралтаа үргэлжлүүлсээр л байх хэрэгтэй. Домогт зүйлч гэсэн хязгааргүй энергитэй биш. Итгэлийн шонгийн энерги дууссан хойно тэр зүгээр л нэг хүн төмөр болох болно. Лушиас папаас дээж авахдаа үүнийг дайралтанд ашиглах талаар бодох хэрэгтэй байсан юм. Тэгэхдээ тэр мөнгийг би төлөөгүй юм шүү дээ. Итгэлийн шон өөрөө итгэхгүй болчихлоо. Тэгэхээр энэ дайсныг аюул гэж мэдрэхээ болсон гэсэн үг. Чөтгөр гэж үнэхээр шаргуу дайралтууд хийлээ шүү бараг ядарч унах шахлаа. Одоо зэвсгнүүдээр шивжлэгнүүд хүртэл арилжчихлаа. Лушиас яаж байгаа бол доо хэр мэдээс аль хэдийн чөтгөр болон хуурсан бол гэхдээ гэрлийн бурхан түүний талд байгаа бол Лушиас дахин нэг удаа амьд гарах нь гарцааг. Хэрэг тэхгүй бол тэр л бид түүнийг зүгээр орхио. Одоо ийм байдалтай байхдаа тэр өөрөө дахин сэргэхгүй. Хэрэг өвхөл хаалга нэгдэж манаа чин дотогш орж ирнэ. Тиймээс одоо л ууны зүрхийг хайцгаая. Энийг уугаа төр зуурч гэсэн тэгэр хайлт хийх явцад юу ч таралдаж мэднэ шүү. Энэ агуун бос дэлхийн 8 сорилтын нэг гэж тооцогддог байсан. Харин бид хоёулахнаа түүнийг ялчихлаа. Энэ бол үнэхээр гайхамшиг мэт. Би бараг л онц зүйл хийсэнгүй. Ийм гайхамшиг зүйлийг бий болгоход миний хүч хүрхгүй байх. Энэ бүгд түүний төлөвлөгөөний ач. Энэ бүхэн гайхмаар бүр с ิจ гтэй гэж хэлэхээс хол авсан зүйл юм. Яг л тэр дээрээс бүгдийг нь харж байгаа мэт санагдана. Энэ манай чинь Жорж чи байна гэлэлцсэн хуйгтай миний баатар. Юу болоод байна? Мэдэхгүй байна. Энэ явдал миний өмнөх амьдрал Лушиасыг үлдээсэн агуйн дайралтын тайланд байгаагүй. Хүлээгээрэй, магадгүй ирээдүй өөрчлөгдсөн байх. Учир нь бид Лушиасын шиг хаалгачийг ялж байж биш. Харин хаалгачаар дамжихгүйгээр боссын өрөөнд орчихсон шүү дээ. Би сэлмээр анахгүй байна. Би энэ чадварыг мэднэ. Энэ бол орон зайн гажуудал. Медиагийн эртний шидийн нэг. Чи хаашаа явах нь вэ? Get over here! Гэт энгийн манай чадвар ашиглаад хүчээ нэмнэ. Орон зайн ажилтнанд хамгаалтын ур чадварын хувьд зогсоох боломжгүй. Гэхдээ хэрэглэгч нь дайрах боломжгүй байна. Учир нь орон зай өөрийнх нь эргэн тойронд гажчихдаг. Тэгэхээр Евридис бидэн рүү дайрах үед нь бид ч бас түүн рүү дайрч чадна. Сайн байна. Дайралт амжилттай. Харт хэл медиагийн эртний шидүүдийн нэг. Учирсан бүх гэмтлийг буцаан ойлгоно.
Хэрэглэгчийн ур чадварын түвшнээс хамааран 300% хүртэл буцааж ойлгох боломжтой. Захилгаан алга. Мана удирдах. Энэ бол дорны ур чадвар бөгөөд эсрэг талын бие доторх мана урсах цугийг нь олж өөрийнх нь манагаар нь түүнийг дийлэхэд тусалдаг. Энэ зохих эсвэл зүсэх шиг их гэмтэл учруулахгүй ч мана урсгалыг нь хаачих бол тэр ямар ч чадвар ашиглаж чадахгүй болно. Тэр агуу шидсэн учраас түүний биед мана маш хурцтай урсгав. Тэр би энэ ур чадварт ийм сайн биш байсан бол түүний мана урсгалыг хааж чадахгүй байх байсан. Би алтаартай хийсэн бүх тэр сургуулилт одоо хэрэг болно гэж хизээж бодоагүй. Гайхамшигт эрхний эдгээлт. Модон эрх бүрт сүмийн ариун эдгээх шид шингээсэн. Тэрхүү шидийг хинч ашиглаж бол самгаартан биш байсан ч харин шидэн нэг удаа хэрэгсний дараа алга болдог. Хар гар алга болох хүртэл 9 секунд үлдлээ. Тэд түүнийг амьд байлгах ёстой. Тэр яаж ийм хурдан миний мана удирдах чадварыг зогсооч вэ? Бүх зүйл хэцүү болох нь дээ. Та зүгээрээ нэг хором анхаарал сарничглаа. Зайбэр зүгээр байгаа болов миний өгсөн зүйлийг хэрэглэж байгаа болов нэг л санаа зовоод байх юм. Өөр олон шидтэй эрхнүүд өөх байж тээ. Нэрээ ийм мэдрэмж хүмүүст байдаг шүү. Хаяа мэдрээд байдаг юм шиг санагддаг. За үргэлжлүүлцгээе. Чөтгөр аав, би өөрийн давуу байдлаа алдчихлаа. Тэр одоо бүрэн илүүрхэж байна. Ёстой нийттэй юм. Энэ дэлхийн 8 хамгийн хүн даалгаврын нэг байж боловч тэр өөрөө тийм ч хүчтэй биш. Хэрэг би өмнөх шигээ байсан бол амархан дэлчих байлаа. Энэ бүхэн нэг л зүйлийг харуулж байна. Би энэ үед ямар сул дорой байсан. Хэрэгэлдэг бүх зүйлээ дуусгасан. Зэвсэг, хуйг дуулган маань бүрэн эвдэрсэн. Одоо надад өөр юу үлдэв? Өнгөрсөн зүйл рүү буцахад авсан тэр хэрэггүй чадварууд л үлдв. Тэд миний амийг л авмаар байга. Миний мэддэг шидэт амьтдын дор хаяж тал нь хүний эсрэг дайрдаг тул буруу амьтан төрүүлбэл энэ үед өөрийгөө хорохтой л адил болно. Гайхамшиг даазад ямар ч сөрөг дагавар байдаггүй. Гэхдээ би үлдсэн 2 удаад хаана ашиглахыг аль хэдийн шийдсэн. Хэрэв үүнийг өөр газарт ашиглавал миний бүх төлөвлөгөөс өрнө. Хэрэг буруу газарт хэрэглэвэл бурхад намайг харамсал дүүрэн байхыг минь хараад л баярлах байх та. Гэрлийн элдэн хүний хувьд бараг хүрч чадхааргүй. Маш өндөр үзүүлэлтийг шаарддаг. Гэхдээ гэрлийн сүмийн хүмүүст шаардлага нь тийм ч хатуу биш. Гэрлийн элд болон амьдруулах чадвар нь зүгээр л миний эрх чөлөөг хураах занга. Эдгээр нь үнэхээр хүчрэх чадвар байж магадгүй ч тэд намайг бурхтын хүүхэлтэй болгочих нь. Тэгээд тэд намайг хүснээрээ тушааж чадна. Бусад бүх чадварууд нь хаана хэрэглэгдэх вэ гэдэгт хязгаарлагдсан. Эсвэл тулаанд огт хэрэггүй. Энд байдлыг өөрчилж чадах арга надад алга. Эдгээр чадварууд нэгүсэл эсвэл бэлэгч биш. Бидэнд илүү зугаатай зүйлийг үзүүл. Тэд бурхтад сонирхолтой зүйлсийг харуулах гэж. Тэд яг л бурхан намайг барьж байгаа гинж нүүт шиг санагддаг. Тэд намайг итгэлээтэй ядарч зүдэрхийг харахыг хүссэн учраас хэрэг би юу ч хийгээд яаж ч байсан өөхөх юм бол хэрэг миний төлөвлөгөө аль хэдийн бүтлгүйтсэн юм бол тэгвэл би нэг юм хийх болно. Энэ та нарыг уурлуул муу навшнууд. Чи өөрийгөө юу хийж байна гэж бодов Зайбер. Өөрийгөө тайлбарл. Чам шиг хүн тэр муу ёрын тэмдгийг яаж мэддэг юм? Нилээн том загас. Өгөө шиг залгичих шиг боллоо. Даргийн ангиар бид луугийн зүрхийг яах их талаар болон Лушиас Мэдес хоёрын тулааныг дуусгах болно.
Тэгэхээр see ya.